Just stop it. Stop. No. Just stop it. 1 2. За, сайн мэцгэнэ үү? Groklo. Тэгээд би уг нь 7 сарын өмнө бичлэг хийсэн баггүй юу? Тэгээд энэ бичлэгийн хувьд гэх юм бол би бүр анх бараг жилийн өмнө. За, барагч бүр яг жилийн өмнө. За юу. 20 оны 12 сард хийчээд ингээд эдитлээд бүгдийн сайхан жин там болгочоод тавьсан байсан юм аа. Тэгээд компьютерт дими зай байлгаад явах вэ гэж бодоод тэгээд бас нэгэнд хийсэн цаг заваа гаргасан бичлэг юм болохоор устгаж байснаас зүгээр YouTube дээр хийчихье гэж бодоод бүр хаа байсан 4 сард аплод хийжсэн баггүй. Тэгээд бас ууг нь энэ бичлэг чинь 2 зурвал 20 баримттай бичлэг орох байсан юм аа. Уул нь эдитэн дээрээ бүр цалгаагаад бүр угаасаа хүн үзэхгүй юм чин гэж тийм бодол орж ирээд хасцсан баггүй. Тэр нь ч болж өгөхгүй. За тэгээд энэ удаагийн бичлэгээрээ уул нь source дээрээ scary гэсэн байгаа аахгүй юу. Тэгээд даанч би энэ дээр нэг амар юм олж уншихгүй л байгаа юм да. За тэр явах эхлэе. За тэгээд бичлэг эхлэхээс өмнө бүгдээ subscribe дараарай. Тэгээд над дээр subscribe дарсан бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд лайка дараарай. За тэгээд эхэлцгээе. За нэг ая тавьчих. За тэгээд эхлэе. Waltz-ны за энэ аяараа биш ээ. Сольж. За энэ яг болж байна. За дахиад эхлүүлчих. Waltz-ны бараан баримтат. Бид бүгд Waltz-ыг хүүхэд багчуудад ээлтэй тэдний насанд нь тохирсон бүтээлүүд гаргадаг бүгд мэднэ. Гэвч энэ удаагийн бичлэгэндээ Waltz-ны хар бараан амар баримтуудыг та бүхэндээ хүргэе. Уул нь энэ бичлэгийг хайлын винаар оруулчих юм уу гэж бодчихсон чинь тэгээд залхуурсараа отоол оруулж чинь та. За тэр явах эхлэе. 1. Хүйтэн дайны үеийн Waltz-ны. Waltz-ны компани үүсгэн байгуулагч Walter Elias Disney Hollywood-ын томог гэдгийг бүгд мэднэ. Гэсэн хэдий ч хүйтэн дайны үед тэрээр холбооны мөрдөх товчоо буюу FBI-ийн албан ёсны мэдээлэгч байсан байна. Түүний нас барсны дараа тэдэнтэй хамтран ажиллаж байсан талаарх бүх мэдээллийг FBI-аас дэлгэсэн байна. Илрүүлсэн мэдээллээс нь үзэхэд тэрээр 1941 оны 11-р сарын 10-нд FBI-д нэгдсэн бөгөөд нас баран бартла FBI-д ажиллаж байсан байна. Тэр үед коммунизм нь дэлхийд даяар өсөж аюул занал хийллээ түгэж байсан цаг үе байв. Тиймээс Америк нэгдсэн улс коммунист үзэл сурталыг улс даяар түгээхгүй байхад маш их анхаарал хандуулжээ. Энэ үед л Waltz-ыг Hollywood-ийн найруулагч, зохиолч, продюсер, жүжигчид гэх мэт бүхэл зүйлийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг FBI-д нууцаар тайлгнах байхаар хөлсөлжээ. Waltz-ны FBI ажилдаа маш амжилттай байж түндээ дуртайж байж бүр дуралдагч байж. Нэгэн цагт тэрээр холбооны мөрдөх товчооны тусгай төлөөлөгчийн албан тушаалд дэвшсэн байна. 2. Хар тугалах, хор тавдар, Disneyland. Хар тугалах нь Disneyland-ийг барихад ашигласан үндсэн металлуудын нэг байв. Мөн хар тугалгад хит их болон удаан хугацаагаар өртөх нь нөхөн өрчгүй мэдрэлийн системд сөргөөр нөлөөлдөг. Дээрээс нь бүр хор тавдар үүсгдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Өргөн хүрээний туршилтын үр дүнд Disneyland дэх Peter Pan хөлөг онгоц, сүнстэй харш, ноён бахын зэрлэг аялал, чулуун дэх сэлэн болон бусад олон үзүүрийн газруудад хар тугалга их хэмжээгээр агуулгаддаг болохыг тогтоожээ. 3. Disney The Fury-ийн царай. За энийг бас ингэж хамаагүй хэлж болохгүй хаа. Waltz-ны дэлхийн 2 дугаар дайны үед маш идэвхтэй байсан. Тэрээр нацистуудын эсрэг суртал ухуулгын шинжлэх нартай хэд хэдэн кино бүтээжээ. Тэдгээрийн дотроос Disney компаниас гаргасан нацистуудын эсрэг хамгийн алдартай хүүхэлдэйн кино бол The Führer's Face юм. Энэ бол Waltz-ны бүтээсэн 8 минутын богино хэмжээний инэдмийн кино юм. Уг кино 1943 оны 1-р сарын 1-нд албан ёсоор нээлттэй хийжээ. Мөн шилдэг богино хэмжээний кино төрөлд академийн шагнал хүртсэн байна. 4. Disneyland-ийн Matterhorn Ride. Төрөл бүрийн мэдээллээр Disneyland дэх Matterhorn аялал нь 2 хүний амьд хүрсэн гэж мэдэгддэг. Анхны хэрэг 1964 онд Matterhorn bobsleighed 15 настай хүү нас барахад болсон байна. Disney үхлийг санамсаргүй гэж нэрлэжээ. Хожим 1984 онд Dolly Young хэмээх 48 настай эмэгтэй Matterhorn bobsleigh-ийн аялалд явж байхдаа нас баржээ. Мөрдөн байцаалтын явцад түүний хамгаалтын бүсд өгөөгүй байсан. Энэ түүний үхлийн шалтгаан болсон байна. 5. Немогийн маргаа. За энэ чиг маргаанч бас биш л дээ.
Finding Nemo бол 2003 онд Walt Disney Pictures болон Pixar Animation Studio-гийн хамтран бүтээсэн шилдэг хүүхэлдэйн кинонуудын нэг юм. Киноны үйл явдал хоёр алиалагч загасны эргэн тойронд өрнөдөг. Киноны гол сэдэв нь загсаг байгаа газарт нь өөрөөр хэлбэл далаад үлдэх явдал байв. Гэвч судалгаанаас үзэхэд кино гарсны дараа алиалагч загасны борлуулалт үнэхээр огцом өсжээ. Мөн кинонд ирэх бүх ус зайлуулах сувг далаараа хөтэлдэг гэдгийг харуулсан. Гэхдээ энэ огт тийм биш гэдгийг бүгд мэднэ. Гэсэн хэдиж дэлхийд даяар маш олон хүүхдүүд тэжээвэр загсаа далаад гаргахын тулд киног дуурайж, жорлон зайлуулж эхэлжээ. Гэхдээ загсаг жорлонд хийвэл далаад гарахгүй гэдгийг та мэднэ. Ялангуяа манай улсад. 6. Гүнж ба мэлхийн маргаан. Salmonella нь гидсний зам нөлөөлдөг бактери өвч юм. Ерөнхийдөө Salmonella бактери нь мэлхий шиг амьтдад амьдардаг. Disney-ийн The Princess and the Frog хүүхэлдэйн кинонд гүнж мэлхийг үнсний дараа мэлхий ханхуу болж хувирдгийг харуулдаг. Гэсэн хэдиж олон зуун хүүхэд ялангуяа Америк нэгдсэн улсад манай монголчууд яриадаггүй л дээ. Киног дуурайлган мэлхийнүүдийг үнсэж эхэлжээ. Мөн 2010 онд Salmonella халдварын улмаас олон зуун хүүхэд эмнэлэгт хэвтжээ. 7. Цасан цагаан ба Disney-д дуу оруулагч жүжигчин. Цасан цагаан ба 7 одоо 1937 онд Disney бүтээсэн хүүхэлдэйн кино юм. Энэ киноны гол дүрийн жүжигчин Цасан цагааны дуу хоолойны ард Adriana Castellotti ажиллажээ. Кино асар их хит болсон бөгөөд Disney хамгийн амжилттай хүүхэлдэйн кинонуудын нэг одоо хүртэл хэвээр. Гэсэн хэдиж Walt Disney кино нээлттэй хийснээс хойш Цасан цагааны дүрийн жүжигчин Adriana Castellotti-г харж өгсөөлтөнд оруулсан гэсэн мэдээлэл бий. Чухамдаа түүний нэр киноны зохиолдож байгаагүй. 1943 оноос хойш Disney ямар ч дуу хоолойны жүжигчдийг үнэлээгүй. Учир нь Walt Disney киноныхоо бүх хүүхэлдэйн киноны дүрийг бодтой гэсэн санааг түгээх гэж оролцсон. Гэхдээ л Adriana Castellotti-д дургүй байсан. Цуу яриагаар Цасан цагаан амжилттай болсны дараа Disney түүний карьерийнхаа үлдсэн хугацаанд кино, телевиз, тэр чадвар радион тоглохыг оргилсон. Тэр кинонд ажилд орохдоо 18 настай байсан бөгөөд кинон тоглохын тулд тэрээр 3 жил орчим ажиллах шаардлагатай болсон байна. Үүний хариуд түүнд нийтдээ $970 орчим доллар, одоогийн ханшаар 16,000 орчим доллар төлжээ. За энэ бараг нэгч хэрэггүй байна да. 8. The Beatles болон Walt Disney. The Beatles бол дэлхийн хамгийн алдартай хамтлагуудын нэг юм. Walt Disney The Beatles-ийг The Jungle Book-д гаргахыг хүссэн гэж мэдээлсэн. Гэсэн хэдиж The Beatles хуваарийн зөрчлийн улмаас кинонд оролцож чадаагүй юм. The Jungle Book кинонд Британий аялагтай 3 тас шувууг оруулсан байдаг. Олон хүмүүс эдгээр тас шувууг Beatles дээрээс үндэслэсэн гэж таамагладаг. 9. The Lion King болон Disney. За Арадны арслангийн тухай нэг танилцуулга хэрэггүй баха тий бүгдээрээ мэдх юм чинь бас би өмнөх бичлэгтэр зөндөөд орсон болохоор. Гэхдээ энэ хүү кинонд бас нэгэн маргаан байдаг байна. Арадны хаан арслан Кимба цагаан арслан нэртэй аним цувралыг хулбарлсан гэж буруутгаж байж. Анийн цуврал нь 1960-аад онд гарч. Гэсэн хэдиж Disney энэхүү мэдээлэлээс татгалзав. Мөндөд Кимба цагаан арслан анийн цувралаас огт хулбарлаагүй бөгөөд Гамлет, Библи болон Исоп Мойс хоёрын амьдралаас сэдвэлсэн гэж хэлжээ. Арадны арслан кинонд Disney хэд хэдэн цөөр чоныг киноны хоёр дахь муу талын дүрээр дүрсэлж, биологчид энэ баримтанд маш их дургүй бөгөөд тэд Disney-г цөөр чоныг гүтгсэн хэргээр шүүх төртөл өгсөн байна. За одоо өстө жинхэнэ аимшигтай баримт шүү. 10. Toy Story. Энdiгийн аав хаана вэ? Тоглоомын түүх бол дэлхийд даяар алдартай хүүхэлдэйн кинонуудын нэгэн цуврал юм. Энэхүү киног Pixar болон Disney нар хамтран бүтээжээ. Хэрвээ та киног үзсэн бол Энdiгийн аав кинонд байхгүй байгааг анзаарах болно. Гэхдээ яагаад юм бэ гэж маш олон үзэгчд бүгд өөр өөрийн гэсэн тамагтай байв. Гэсэн хэдиж жинхэнэ шалтгаан бол 1995 онд хүний дээр бүтээхэд маш их зардал гардаг байв. Энэ Disney яг үнэндээ Энdiгийн аавыг бүтээхэд хөрөнгө мөнгө туцсны улмаас Энdiгийн аавыг киноноос хассан юм байна. За ингээд Walt Disney бараан баримтууд бичлэг маань энэ үрээд дуусч байна. Та бүхэн таалагдсан бол лайк болон subscribe дарж өөрийн сэтгэлээ комент хэсэгт заавал үлдэхээрэй. За тэгээ энэ удаагийн бичлэг жаахан сонирхолтой байсан байж магадгүй. Гэхдээ удаан бичлэг хийгээгүй юм ч дээ гэж бодоод нэг гайгүй юм орчуулад яг уу бэлтээ. Тэгээ энэ нэрээ дууслаа. За тэгээд дараагийн бичлэгүүдээр бүгдээ уулзцгаая. Баяр та.